За сайн байцгаана уу, намайг Лавгс руу огт Ану Үжин гэдэг. Би өөрөө болохоор яг Innovative Governance of Large Urban Systems буюу хотын томоохон системүүдийн инновацлог удирдлага менежмент гэсэн сэдвээр чиглэлээр магистрийн зэрэг Швейцарт хамгаалсан. Дээрээс нь барилгын мэргэжсэн зэрэгтэй одоо зөвлөх зэрэгээ горилж байгаа барилгын инженер 15 жилийн туршлагатай. За яг энэ тал дээр болохоор надад бол яг өнөөдрийн байдлаар би одоо бас бодлого чиглэлээр судлаач хийдэг. Хотын шийдлүүд бүгдээрээ бодлогын чанартай байдаг. Тийм учраас энэ тал дээр бол надад ерөөсөө бодлогын чиглэл бид нартай энд мэтгэлцээд шийдвэр гаргалтанд маань нөлөөлөд ахаар ийм нэгжүүд нь нийслэлээс ирээгүй байгаа учраас ерөнхийдөө бол асуулт гэхээсээ илүү шууд саналаа хэлээд явчих гэж бодож байна. За нэгдүгээр болохоор аливаа төсөл хөтөлбөрийг эхлүүлэхдээ бид нар бүгдээрээ ерөөсөө хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг нэг л асуултанд маш сайн тодорхой хариулах хэрэгтэй. Энэ асуултын хариултыг би өнөөдрийг хүртэл 2-7 хоног сошиалор доромжлуулахдаа огт авч чадаагүй байна. Надад ерөөсөө яг яагаад ийм учраас энэ дээр туулын дагууд зам барих ёстой вэ гэдэгт хинч хариулаагүй. Би хурдны зам хэрэггүй гэж хэлээгүй. Хурдны зам ашиггүй гэж хэлээгүй. Яагаад туулын дагууд энд хурдны зам барих гэдэг юм бэ гэдэг ганцхан асуултыг асуугаад хариултыг нь олж чадаагүй байна. Хоёрдугаар энэ дээр одоо аливаа төсөл хэрэгжүүлэхэд benefactors гэж байдаг. Stakeholders гэж байдаг, тий. Ашиг хүртэгч нар нь Улаанбаатар хотын иргэд. Хэрвээ үнийн дүнгээр мега төсөл гэж ярих юм бол эн чинь засгийн газрын батламжтай гэж байгаа, баталгаатай гэж байгаа болохоор 3.5 сая иргэдийн бүгднгийнх нь татвараар хийх гэж байгаа төслөө. 3.5 сая иргэдийн татвараар хийх гэж байгаа энэ мега төслүүдийг яагаад зүгээр нэг хотын орлогч дарга өөрөө энэ жилийн өмнө томилогдчиход үүнийг тодорхой сайн мэдэхгүйгээр одоо намыг нь уншаад бидний өөдөөс ярьж байгаа юм бэ? Ингэж хилцүүлэг хийж байгаа нь өөрөө угаасаа буруу. Тийм учраас энийг нээлттэй хилцүүлэг болгомоор байна. Засгийн газрын түвшинд би энд байгаа улсын хурлын гишүүдийн төлөөллүүдийг яриад өгөөч гэж хүсгээр байна. 24 мега төсөл гэж ярьж байгаа. Аливаа мега төсөлч бай, хотын нэг мод бут одоо таслах те шийдвэрч бай. Бүгдээрээ Монгол улсад амьдарч байгаа иргэдийн үндсэн хуулийн хүний эрхийг хангасан байх ёстой. Тэгэхээр одоо энэ засгийн газар маань, парламент маань, улсын хурлын гишүүд маань, эрх баригч намууд маань нэг юмыг анхаармаар байна. Нийслэлийн хэмжээнд юм уу те, улсын хэмжээнд шийдвэр гаргаж байгаа ийм том мөнгөн дүнгууд дээр гарын үсэг зурж байгаа, эдгээрийг ингээд гадагшаага дураараа гаргаад явж байгаа хүмүүс маань өөрсдөө хүний эрхийн мэдрэмжтэй бодлогын сургалт авсан баймаар байна. Бодлого гэдэг юмыг ерөөсөө мэдгүйгээр энэ техникийн шийдэл өнөөдөр яриад байгаа байхгүй. Техникийн шийдэл чинь аливаа асуудлаа зөв тодорхойлоод тухайн асуудлыг яаж хийх үү, хэдэн төгрөгөөр хийх үү, хинд ашигтай байх уу, ямар үр нөлөө үзүүлэх үү гэдэг 4-5 асуудалд хариулах хэрэгтэй байдаг. Бүх шатных нь ингээд юунд нь огт ярихгүйгээр өнөөдөр шууд одоо тэнд төв дээр байгаа ийм төгжрлийг тэдэн хувьд нь дамжуулна гэж яриа явж байна. Энэ ярьж байгаа үндэслэл нь өөрөө ингээд маш том логикийн алдаатай. Одоо туулын дагууд 32 км замыг 2.3 их 80-аар барьж дуусчаад хэрвээ 50% төгжрөл нь буурахгүй юм бол өөдөөс эн чинь бүтэн тэнгэрийн тойрог байсан шүү дээ, тий. Тойрог замын төслийнх нь одоо юу н үндсэн дүүн хийдэ. 20 тэрбум. 20 их 80 хийдэ. 2.3 их 80 гэдэг мөнгөө өөрсдөө бид нэр ингээм амар сайн ойлгочмаар байгаа байхгүй. 2300 тэрбум төгрөгөө Улаанбаатар хотод хотын чанартай зам тавих үн 1-3 тэрбум байхгүй юу? 3 тэрбум байхгүй юу? Тэгэхээр бараг 1000 км зам. За болий те газар чөлөөлтөйгөө оруулаад 600-500 км автозам барих үнээр 32 км зам барих гэдэг байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол хэрэгцээ байхгүй, үндэслэл хангалтгүй, тэ судалгаа тооцоо огт байхгүй гэдгийг нь бол бүгдээрээ харлаа. Тэгээд ер нь түрүүн дурдчихсан 2006 оноос хойш ингэсэн гэд эдгээр нь бол ерөөсөө үндэслэл биш ээ. Ийм тогтоолууд гарсан гэж баахан дугаар тоонууд үзүүлсэн. Эдгээр нь бол ерөөсөө үндэслэл биш ээ. Аливаа нэгэн хурдны замыг барих үндэслэлийг ерөөсөө яг энэ дээр ийм асуудлыг ингэж шийдэд байна гэдэг байдлаар үзүүлэх ёстой. Тэгэхээр тэрийг бол огт олж харсангүй. Дээрээс нь 2020-21 онуудад Улаанбаатар хотын зам тээврийн төлөв зохицуулалтын инженерчлэлийн газрын дарга зам тээврийн төслүүд хариуцсан хотын орлогч даргын зөвлөх авто замын ачаал бууруулах ажлын дэд хэсгийн ахлах байсныхаа хувьд энэ бүх тооцооднуудыг нь би өөрөө сайн мэдж байгаа. Түрүүн ярьсан те 50,000 өрхийн судалгаа нь цаасан дээр байхад нь дата олгож боловсруулсан хүн би байна. Тэгээд 2.8 их 80-ийн эдийн засгийн алдагдсан боломжийг өртгөх гэдэг тооцоолыг бас гаргасан үнэн би өөрөө юм байна. Тэгэхээр эдгээрийг ингээд зүгээр хилээд байгаа санаа нь энэ
бүхний чинь мэдж байгаагийнхаа хувьд Улаанбаатар энэ судалгаануудын 20 гаруй судалгааны үр дүнд даваа далаа дарга төгжрөл маань өөрөө төвийн 5 км-ийн радиус дотор баруун зүүн За цаг дууссан байна. За төгжрөл бодит нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн агуулга хэлж байна.